Төмөн шувуу туцаад компани үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн хүрээнд Евразийн өндөглөгч дахианы аж ахуйн өнөөгийн байдал хөгжлийн чиг хандлах сэдвт форум зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэлийн бодлогын зөвлөх Даваа Баяр, хүнс хөдөө аж ахуйн хүмүүн үйлдвэрлэлийн яамны албаныхан болон Америкийн нэгдсэн улс, Итали, Оросын албаны улс бүгд найрамдах Хятад ард улсын компаниудын төлөөллөд оролцлоо. Төмөн шууд компани үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн хүрээнд дахианы аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн форум болж байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүйтээ урт хугацаатай зээл олгож байгаа. 24 он буюу энэ жил одоогийн байдлаар 25 тэрбум төгрөгийг олгочод байна. Энэ ондоо багтаад 35 тэрбум төгрөгийг дахианы аж ахуй эрхлэгчид олгоно. Мөн дахианы аж ахуй эрхлэгчдийн цаашин төхөөрөмжийг хэл гайдын дотроос 100% чөлөөж хөнгөлж байгаа. 20 жилийн ойн тэмдэглэлийн гарга хэмжээнүүдийн хүрээр бол бүтэн 1 жилийн туршид үргэлжлэж байгаагийн нэг хэсэг нь бол Евразийн өндөглөх дахианы аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага гэсэн олон улсын форум хэлэлцүүлэг болж байгаагаараа бас өнөөдөр онцлогтой өдөр байна. Төмөн шууд компани Төмөн шууд 1-2 төслийг бол амжилттай хэрэгжүүлээд дууслаа. Одоо бол 700 мянган дахиатай болсон байна. Өндөглөгчтэй. Ирэх жилүүдэд бол энэ жил Төмөн шууд 3 төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ. 24, 25, 26 он гэхэд бол одоо өндөглөгч дахианы зөвхөн Төмөн шууд компанид 400 мянгаар нэмэгдэнэ. Хүнсний хувьсгал явсны хүрээнд шууны аж ахуйнуудад эрчимтэй их хөгжиж байна. Сүүлийн 2 жилд жижиг дахианы аж ахуйнууд бүгд атман том төхөөрөмжтэй олж хөрөнгө оруулалтыг ихээр хийж толгойн тоогоо нэмэгдүүлж байна. Ер нь энэ 5 жилдээ өндөгний үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт тавин шууны холбоогоор ажиллаж байгаа. Энэхүү форумд өндөглөгч дахианы чиг хандлага, антиоксидант, антибиотик ашиглахгүйгээр шууны аж ахуйн үр бүтээмжийг дээшлүүлэх тэжээлийн нэмэгдэл, Монголын дунд хэмжээний өндөглөгч дахианы аж ахуйн өнөөгийн байдал, Монголын өндөглөгч дахианы аж ахуйн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдвэрлэх асуудлууд зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Өндөг бол хамгийн үр ашигтай, уургийн агуулмж ихтэй, хүний биед хамгийн шимт хичээлтэй үнсэн гэж үздэг. Олон улсад болоод Монголч гэсэн өндөгний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Яагаад гэвэл энэ уургийн агуулмж хамгийн өндөртэй, олон төрлийн минерал бодисуудтай гэдэг утгаараа Монгол улсын өндөгний хэрэглээ нэг хүн нэг жилд өндөгний хэрэглээ ч гэсэн хойштоо жилээс жилд өсөх байхаа гэж итгэлтэй байна. Өнөөдрийг болтол антибиотик хэрэглэж байгаа. Тийм учраас энэс бага багаар салах, багаар ангижрахын тулд бид нөр өөрсдийнхөө эрдэм шинжилгээний лабораториор олон жилийн нүүрийн хүчин чармаалтаар туршилтаар ингээд бага багаар шувууг өсгөх, шувууг үржүүлэх, хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсийг найдвартай баталгаатай гаргахын тулд бид амжилттай туршаад хэрэгжүүлээд нэвтрүүлээд явж байна. Төмөн шувуу тавцаад компани нь Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Мөн үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100% Монгол Улсын хөрөнгө оруулалттай өндөгний үүр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлдэг байна.